За MNT код гээд цуврал дугаарын 2 дахь нь эхэлж байна. Энэ дундаа дээр болохоор Монголын нууц давчааны эхэлж байгаа тэр Бүрчэн гоо марлаас өмнөх бидний үг дээдсийн гарал үүслийн талаар өнөөдрийн дугаартаар ингээд товчхон. За товчлоход бас нэлээд хэцүү юм байна. Гэхдээ чадхаараа товчлох гэж хичээж байна. Хүний үүслээс эхлээд Бүрчэн гоо марал төрөх хүртэлх тэр хугацаанд хэдэн мянганы үйл явдлыг товчлох гэж байгаа учраас бас тийм амар биш байла. За тэг дугаараа эхлүүлье. Яг өнөөдрийн дугаарын ихэнх агуулгыг болохоор Монголын нус түүхийн тайлал гэдэг номноос биш өрөг цадиг тамга гэдэг номноос бол бэлтгэлээ. Ерөн бол ийм 2 номноос бэлтгэж чинь өнөөдрийн дугаар. За манай үг дээдсүүд болохоор хүний үүслийг одоогийн шинжлэх ухаанаас бол арай өөрөөр тайлбарладаг. Одоогийн шинжлэх ухаанд болохоор Африк твд хүн үсээд тэгээд бусад твд рүү нөгөө нүүж очоод ингээд бусад орнуудад хүн бий болсон гэж үздэг бол манай өвгдөөс болохоор нэг л газар хүн үсээд ингэж нүүдлээгүй маа олон газар буюу одоо твүүдэд тусдаа хүн үүсэж исэн юм а гэж үздэг юм байна. Африк твд ингээд хар арьстай хүмүүс үүсэж исэн бол Аз твд бас нэг хэсэг бүлэг хүн үүсэж исэн. Тэгээ Австрали твд бас нэг хэсэг бүлэг хүн үүсэж исэн. Зөвхөн бичнээс биш өөр амьтдаас тухайн газартаа ингэж үүссэн гэж үздэг. За энэ талаар тусдаа нэг дугаар болгоод хийх учраас ингээд орхичээ. За ямар ч байсан Төв Азийн энэ газар нутаг дээр Алтан уусыг дагаад яг бол Кайлаш гэдэг уул хамгийн анх хуурай газар болж гарч ирсэн гэдэм байлээ. Одоо энэ дэлхий чинь нэлээхүүдээ усан давтцсан хуурай газаргүй байсан гэж байгаа шүү дээ анх. Тэгэхээр тэнчэнээс эхлэлтэй тийм хамгийн өндөрлөг газар нь хамгийн түрүүнд одоо хуурай газар болоод тэр газраас энэ тэнд хүн үүссэн байж болох ч цаг хугацааных нь хувьд арай төрүүлж хүн үүссэн алтан нуруу юм өндөрлөг хэсгээс үүссэн гэж бол үзэж байгаа юм билээ. Тэгээд тэр үүссэн хүмүүсийн одоо үр хойч нь бид нар гэсэн үг. Тухайн эртний хүмүүс нь болохоор уснаас бас хамааралтай. Галнаас ч хамааралтай, бас уснаас ч хамааралтай байдаг гэсэн юм. Яагаад гэхээр усаа зөөж авч явах тийм одоо сав суулга эхэндээ бол үүсээгүй байсан юм байна. Харин явандаа усыг нөөцлөдөг буюу одоо шаврыг боловсруулаад варыг хийдэг болсноос хойш илүү хоол явах боломжтой болж ирсэн байгаа. За тэгээд эрт цагийн гол хүнс нь бол арслан заан байсан гэж байгаа. Одоо бид нар бол байгаль цаг уурын нөлөөллөөр устж алга болсон гэж үздэг бол бидний өвгдээцийн одоо сонсож өссөн түүхэнд бол эртний хүмүүс арслан заана одоо дуустал нь хүнсэнд хэрэгэлсэн учраас устж үгүй болсон байна гэсэн юм түүх домог болгож тийм зүйлсийг бол сонсож өссөн байна. Тэгэхээр эннээсээ сургамж аваад бүгдийг нь агнаад идчихвэл дахиж төрөх эцэг их байхгүй бол тэр амьтан мөхөн гэдэг ойлголтоор амьтны жаяг зэрэлгүүдийг ойлгоход бол дөхөн болдог байсан гэж байна. Хайрлаж хамгаалахгүй бол тэр амьтан мөхөж устдгийг ухаарч эдэж дижээлээ нөөцлөх байнга өсөхгүй үүднээс мал гаршуулж эхэлснээр хүмүүний харилцаа танин мэд өргөжин тэлж тэрхүү суурийн дараагаар хүдэр боловсруулах үе эхэлнэ гэдэг чинь. Манай энэ Төв Азийн газар нутагт эртнээсээ ерөнхий 12 аваг отгод бол хувааж болохоор юм байна. За би энийг хураангуулад ийм хүснэгт маягаар бол бэлдсэн байгаа. Алдаа зөрүүтэй зүйл бас бэжж магадгүй шүү. Та бүхэн бас сайн нягтлж шалгаарай. Төрөчийн дугаар дээр одоо зарим нэг хүн бичсэн байсан. Энэ худлаа юм ярьж байна. Миний энэ хийж байгаа дугаарууд бол үнэн байх баталгааг би бол өгч чадахгүй. Миний ярьж байгаа зүйл ерөн бусад ярьж байгаа зүйлс төр цензуртэй хандаад өөрийнхөө давхар шүүлтүүрээр оруулаад явна гэдэгт бол итгэлтэй байна. Манаас байнгын сонсогчд бол энэ талаар бол сайн мэдж байгаа бах. Ямар ч мэдээлэлээр өөрийн цензуртэй хандараа гэдэг байгаа. За тэгээд тэр 12 отгуудыг нь хаагур байрласнаас нь болоод тэр нь ирээдүйд ямар улс орон гүрэн овог отог болсон гэдгийг он цагийг нь энэ дээр харуулсан байгаа. За тэгэхээр Алтай хаанга Жодотны нутаг гэдэг нь бол яг одоо бидний одоо уугуул сууж байгаа Алтан нуруунаас урагшаа говь хүртэлх. За яг бидний одоогийн байгаа хэсэг гэсэн. За энэ дээр болохоор голлож чонос нохос хоен буюу хоо овгийнхан байсан юм байна. Тэгээд чонос нохос эдгээр нь бол чон шүтлэгтэй, хоен нь болохоор буг шүтлэгтэй. Байрлалын хувьд болохоор хоен нь болохоор
нилийн урагшаа одоо говьоос арай жоохон хойшоо говьтой нилийн ойролцоо байрладаг байсан юм байна. Чонс нь болохоор туул, онон, хэрлэн хавар нутагтай чон шүтлэгтэй ийм ардууд байсан юм байна. За аавга шүтлэгтэй ардууд одоо овгууд нь болохоор хөвсгөл, увс нуур буюу алтан нуранаас нааша байдаг байсан юм байна. Гал өхөр, эвэрт амтан, баавга, хун зэргийг бол шүтдэг. За тэгээд хун загас бас шүтлэгтэй. Илхэн, эргүүний хун, буур нуур, нөмрөг гол, далайн нуур гэдэг энэ харьцангуй зүүн тийшээ гэж ойлгогдож байгаа. Харьцангуй зүүн тийшээ солонгостой хил залгаадууд байдаг. Тэгээ солонгосоос арай наашаа. За ийм овог отог бол байсан байна. За дээрэс нь алтан нуранаас цааш баруун зүгт бол бүргэд шүтлэгтэй тийм овог отог бас амьдардаг байсан байна. За тэгээд цаашаа их нуруудаас мөсөн далаа хүртэл өнөөгийн шивэртэй нутаг гэж байна. Одоо тэгэхээр нөгөө увс, хөвсгөл, хавар тэгээд байгаль нуураас хойш байгаль нуур орчимтай болохоор бэрхтэй буюу бартай. За бар шүтлэгтэй мод, загас, хэрмийг бас шүтдэг. За ийм хэсэг овог аймагуд байсан байна. За мөн цаабуг, хандгаа шүтлэгтэй буюу байгаль нуураас бүр хойшоо гэж байгаа. Одоо Сибирь орчмын ч юм уу, тайган ч юм уу нэлээд тийм аслагдмал ой буг ихтэй те цаабуг гаршуулсан. За иймэрхүү цаабуг, хандгаа шүтдэг отог овог байдаг байсан юм байна. За 9-р нь болохоор бодон гахаа шүтдэг. За энэ болохоор яг говийн бүсийн говьтой яг залгаа одоогор бол их баг газрын чулуу, чойр за тэр хэсэгт байдаг хэсэг бүлэг овог отог байдаг байсан юм байна. За 10-т нь болохоор өхөр шүтдэг. Тэр овог отгийн байршил нь бол төвдийн өндөрлөг хавар гэж байгаа. За тэгээд хун шүтдэг гэдэг нь бол зүүн далайн амар мөрөн гэж байна. Одоогийн Солонгос, Япон улсуудын өвөг дээдс гэсэн үг. За цагаан татаарч гэж тухайн үед байсан юм байна. Тэр хавьд олхнууд, татаар, жад гэд ийм отгууд бас тэр хавьар нутгалдаг байсан ийм газар юм байна. За 12-т болохоор хөг шар мөрөнтэй бүр урагшаа арлуудын тэр хавьар нутгалдаг хэсэг бүлэг отог байсан байна. Хагас суурин, хагас нүүдлийн мал аж ахуйгаа бол бид нар шиг ингэж бэлчээрлүүлэхгүй суурин байлгадаг. Одоогийнхор бол фермийн аж ахуй тий. Тухайн үед бол хан ус, сүн ус гэд буюу одоогийн хятадууд гэсэн үг. За тэгэхээр Төв Азийн газар нутаг дээр ийм 12 гол овог хотгууд бол байдаг байжээ. Та бүхэн яг төсөөлөх юм бол нөгөө Game of Thrones шүү дээ хаадын тоглоом гээд цуврал байдаг тий. Яг тэрэн шиг ингэж төсөөлөгдөхөр байгааз бүгд өөрийн гэсэн шүтдэг амьтдын ийм шүтэнтэй тэрнийхээ бэлэг тэмдэг болсон ийм тугнууттай тэгээд өөрийн гэсэн онцлогтой тийм отгууд байна гэсэн үг. За ингээд 12 овог отог ингээ байж ижээ. Тэгсэн чинь дэлхийн цаг үр анх бол дандаа өвөл байснаа одоо бол өвөл зун ээлжилдэг болоод ирж байгаа цаг үе гэж байгаа. Уран дулаан цагаар амтэн их хүрчдэг, хүнч бас их хүрчдэг. Тэгэхээр төрт улсууд энэ тэнд ингээ бий болоод эхэлсэн юм байна. Одоо урагшаа гэлдэхэд чинь те хан улс гэдэг ч юм уу. За зүүн тишээ гэх юм бол одоо нөгөө Гогрио гэдэг те тухайн үед одоо Солонгосын ямар улс нь хүчрхэг байсан. За тэр улсууд ч юм уу ингээд төр улс үсээд сойронгууд үсээд ингэж эхэлсэн байна. За тэгсэн чинь зүүн өмнө зүгийн Тэнгис далайн дагуух ардууд өсч үржин газар нутгаа тэлэх зорилгоор хойд тал руугаа илүү тархмал байсан нүүдэлчин малчтаа дарангуйлж эхэлнэ гэж байна. За одоо энэ 12-т байгаа те загас одоо будаа голлож одоо хэргэлдэг. Тэгээ хагас суурин хагас нүүдэлчтэй аж ахуй байсан энэ хар шар мөрний дагуух. За эдгээр ардууд бол газар нутгаа тэлхээд хоошоо одоо дайрч эхэлж байгаа юм байна. Тэнгүүт энэний эсрэг тэмцэх хүний нэгдэл үүсгээр удалгүй аймаг хэлбэртэй хамтын байгалыг тэсвэрлэх ардууд нийлээд төр тус одоо байгуулах тийм хэрэгцээ шаардлага цаанаасаа гарч эхэлсэн байх нь байна. Хамгийн анх үүссэн нь болохоор бид нэр сайн мэдж байгаа хүн гүрэн байгаа. Өмнө нь бол томоохон аймагуд төрийн шинж чанартай болсон ч гэрээлийн түвшинд өөр соёл иргэншлийн хааттай харилцаа үүсгэж чадаагүй учраас төр гэхэд хэцүү. Олон улсын гадаад харилцаа үүсгэхээр бүрэн төр тус болж байгаа юм а гэж байна. Бусад харь соёлтонд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн анхны төрт ус бол хүннүү нар юм а. Тийм ч учраас түүхэнд бол нэр нь бичигддэг. Хятадын түүх эднэрт болохоор дандаа ингэж говийн мангас, жөтгөр, бүдүүлэг, боолууд гих нэршлүүдээр фүү, ди, фан юу гэлээ нэг тиймэрхүү би яг түүхийн тэр ном судрын судалт
мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Судалдаг хүмүүс нь сайн мэдж байгаа бах. Ингээд тэгж бол тэмдэглэж үлдсэн ч гэсэн тухайн бусад одоо зэрэгэлдээ улсуудад бол хүлээн зөвшөөрөгдөж чадсан анхны төрт улс гэсэн үг болж таарж байна. Энэ хүннүү гэдэг төрт улсын бас нэг онцлог нь гэх юм бол хоёр гол зүйлээр нэгдэж байна. Бөө мөрөглийг дээдэлдэг. Тэгээд нүүдлээр амьдардаг. За ийм овог отгууд нэгдсэн байгаа. За тэр овог отгуудын 80%-ийг гол 3 овог отог эзэлдэг байсан юм байна. Тэр нь болохоор чонос, нохос, хойн гэдэг ийм 3 овог отог. За бусдууд нь болохоор одоогийнхоор бол олон ястан. Чингис хаанаас өмнө болохоор ястан гэж хэлдэггүй отогтон гэдэг байсан юм байна. Тэгэхээр олон янзын яснаас бүрдсэн тийм лан гэдэг отогтон бол байсан юм байна. Хүннүү гэдэг үгийн үндс нь болохоор энэ 3 отгийнхоо голлох буюу хажир яс болсон хаанд өргөмжлөх боломжтой чонсын отгийн уг язгуур одоо нэр нь болохоор Ку Кай Чон буюу Ку гэдэг нь үржих, Кай гэдэг нь захирагч гэсэн юм утгатай юм хоёр үгнээс бүрдсэн байсан юм байна. Тэгэнгүүт Ку энэ гэдэг нь орон зайнда үржих гэсэн үг болж байгаа. Энэ гэдэг нь орон зай гэсэн үг гэдгийг бид нэр түрүүчийн эртний дугаар дээр бол энэ түлхүүр үгнүүдийг орсон байгаа. Тэгэхээр шууд ингэж ойлгогдож байна. Тэр нь товчлогдоод күн болоод сүүлдээ хүн нүү болоод хүн нүүгч буюу одоо нүүдэлж явдаг хүн ус гэсэн ийм утгатай болж таарж байгаа юм билээ. Бусад одоо овог отгуудаас ялгаатай нь уул эсийн онцлог хүн бид нүүж байдгаас хүннүү ус анх ингэж бий болов. Ингэж нүүгч ардын анхны ус байгуулагдсан цагаас бидний түүх эхэллээ гэж сэтгсэн юм аа. Бид бита усын нэгжид ордог байсан ч хүннүү усаараа анх чонсын үрс мандсан юм шүү дээ гэж байна. Бита гэдэг нь хүүдэлчдийн биш мангатай нарын ус байсан болохоор гэж байна. За мангатай гэдэг нь амьтан төрлөөсөө ингээд хүн рүү шилжиж байгаа тэр хагас амьтан хүн гэх юм уу, яг тэр үеийнхийг одоо мангатай гэж нэрлэдэг. Энэ номнууд дээр бол тэгж бичигдсэн байгаа. Манай өвгдөөсөө л ингэж нэрлэдэг байсан юм билээ. Тэгэхээр яг цэвэр хүн болчоогүй тэр завсрын үеийг мангатай гэж нэрлэж байгаа. За тэгээд хүн гүрэн нь болохоор манай эртний өмнөх 200-аас манай эртний 90 он хүртэл цаана 300 орчим жил энэ төрийг бол барьсан байна. Тэгээд Модун хаан өөд босноор хан нарт зохигдсон гэдэг жаа. Тэгэхээр Модун хааныг нас барангууд яасан байх нь нөгөө 12-т жагссан загас шүтлэгтэй те хөвгшар мөрний хавар амьдардаг ардууд буюу нөгөө хан улсынхан хурж ирээд бут зогсон байх нь штэ. Энэ голлогч 3 аймаг нь нийт одоо тухайн үеийн хүн амын 80% эзэлдэг байсан юм байна. Ялангуяа хойно болоод нохос аймагуд нь болохоор нэлээд хүн амтай. Харин чонсынхан болохоор зөвхөн хаад ухсаатан язгууртны цөөн бүл байх тул зохилох аймаг бол биш гэж байна. Одоо хүний тоогоор бол чонсынхан тийм их биш. Хаан ухсаатны язгууртан цөөн тооны бүлээс бүрдсэн байсан юм байна. Зохилох 3 аймагаас гадна дагах олон аймаг, цаа, хандгай, буг гээд отгоод нэрлсэн аймагуд бүгд дагнаа. Лан аймгийн тэмдэг нь олон отог гаруултны бүх тэмдэгт дотроос нэг нэгэн эдийг нийлүүлж эвлүүлснээр энэ амьтны дүрийг гаргасан юм аа гэж байна. Нөгөө лан аймаг гэд түрүүн ярьсантай олон ясны аймаг. Одоо энэ 3 зохилохоос бусдна гэсэн үг. За тэд нар болохоор тэр олон яснуудынхаа шүтдэг тэр амьтдуудыг бүгдийг одоо ингээд нийлүүлээд амьтны дүрс бүтээсэн нь монголчуудын луугийн дүрс гарч ирсэн байна. Жишээ нь бүргэдийн савар, хойно гэдэг овгийн ивэр, чонсын буюу чоны нүд, могоо шүтээнд аймгийн могоон үлгэр дээр суурилж эвлэхийг бэлэгдсэн учраас могоо биетэй хийгдсэн. Гэхдээ толгой аймаг нь чон учраас чон чихтэй, чон нүдтэй, загас мэд хайрстай, шувуу шүтдэг аймагуудыг тэнгэрээр бэлэгдсэн. Бүгд галан шүтэнтэй тулд галан сэрвэтэй. Гахаа шиг хамартай, цаа шиг ирүүндээ сахалтай, хандгаа шиг толгойтой, гутаар загас шиг сахалтай, үхэр шиг магнатай, эрвс шиг соёотой нь эвлэж байсан бүх аймгийн бэлэгдлийг нэгтгээд үлгэр домгийн морилцох амьтныг амьлуулсан түүхтэй. Ингэж эв нэгдлийн лууг күүнаар титэн болгож алтаар урлаж эрднэр чимэглэж толгойд тэргүүлсэн юм аа гэж байна. Альва улс үндэсний бэлэгдэл энэ хэвийн амьтнаар тэргүүн болгосон юм гэж байна. Одоо үүний баталгаа Хятадд ч луу байдаг, Европт ч байдаг. Түмэн чинүү, Модун чинүүгийн үед анх хан гард төрсөн. Эзэн бие могоо болж хорлож болохгүй.
эзэн бие хариуцах төрийн бэлэгдэл болгож хан гардыг анх гаргаж ирсэн. Лууг бүтээсэн шигээ хүний биеэр хан гардыг бүтээжээ. Хүн биетэй буган эвэртэй нар сарыг атгсан, могоо зуусан, учиг нь луу болоод хөгжсөн хаадууд ардаа бодохгүй муу тэнэг хухаа зан гаргасан тул тэднийг цээрлүүлж могоо зуулгаж анх бүтээсэн юм аа гэж байна. Хамгийн анх луу гэдэг амьтдыг бүтээлтсэн тэр овог отгуудын хаадууд нь ард иргэдээ бодоогүй учраас ийм үйлдэл дахин болуулахгүй бэлэгдлэр хан гардын хушуунд зуулгасан гэж ойлголоо. Энэ могоо биеийг барьж эвийг сахидаг хаадууд муу зүйл дээр эвийг сахиад байна. Та нарыг бид цээрлүүлнэ гэх утгаар анх бүтээжээ. Ингэж оюуныг тэтгсэн тархийг биширсэн анхны бэлэгдэл гарсан юм. Хан гард өгөхийн цагт чонсууд дахин нэгэн өөрсдийн мөнх биетэй нэгэн амьтныг өөрсдийн отгийн бэлэгдлүүдээс гаргаж ирсэн нь үеийн үед эзэн хааны тэрүүнээ алдарсан галт шувуу юм. Луу ороогоод ард нь хан гард зүүгдээд орой дээр нь галт шувуу сууж байдаг титэм модунаас хойш чинүү нарын үеийн хаадын титэм болсон. За тэгэхээр энэ титэмний зураг байдаг те. За тэрийг энд оруулчихъя. Галт шувуу бас яг ижил түүхтэйч тэнд мөнх амьдралыг бэлэгдэж бөөгийн эрдэм чадлыг төв болгож мон үзлийг зураг дүрсээр илэрхийлсэн байдаг тул өмнө ул болсон нийлмэл хоёр амьтны зураглалаас илүү төгөлдөр гоо болж чадсан. Галдан шатах гэдэг нь өөрөө барьж дийлэхгүй бол хатуу гэдгийг ухаарсан ардууд Модон хаан өөд босноос бид хан нарт бут зохигдож нүүдэлчид тэр аяараа боол болон зүдэрч хүн эрхээ алдсан гашуун түүх байдаг гэж байна. За тэгэхээр одоогийн түүхийн их сурвалж дээр болохоор хүннүү нар ингээ хоёр хуваагдаад өмнө умард болж салсан гэж байгаа тийм. Умард хүннүүгийн дотроос нэг хэсэг баруун тийш явж Ромын эзэнт гүрэнтэй нэгэн үе өрсөлдөж байсан. Тэгээд Атила хаанаас хойш задарсан гэд ингээд одоогийн бид нарын мэдж байгаа одоо их сурвалж дээр бол ийм байгаа. Энэ номон дээрх болохоор өөрснөө задраад яваагүй Модон хаанаас барсны дараа нөгөө одоогийн хятадууд те хан улс орж ирээд тэгээ хан улсынх нь яасан байх нь толгойлж исэн гол 3 овог буюу ялангуяа хаанд өргөмжилдэг отог болох чонсыг боол болгоцсон юм байна гэж ойлгож байна. Энэ боолчлогдсон явах аян бидний дээд гарвалуудыг баруун далайн эрэг хүртэл гинжилж аваацсан юм. Эндээс анх галт шувуу тэмдэг төрсөн ч биелээ олж титэн болсон нь бүрэн дүрээрээ зурагдсан нь Атила эцгийн тэргүүн юм аа гэж байна. Учир нь боолын гинжийг дасалж дэлхийг донсолгосон түүх төрж галт шувууны түүх амилсан. Хэдийгээр өмнө нь бэлэгдэл байсан ч амилуулсан түүх нь энэ болно. Бид босноо гэж ялагдахдаа ялалтын тэмдэг болгож ялалтыг зөгнөж бүтээсэн шувуу гэж байна. За тэгэхээр энэ галт шувууг бол одоогийн бид нар нэг мэддэггүй те сайн хэрэгэлдэггүй барууны үлгэр домгийн одоо жишээ нь би бол Harry Potter гэдэг киноноос энэ галт шувуу одоо утга учирыг олж мэдж байгаа байхгүй. Тэгэхээр баруунд энэ дэлгэрсэн галт шувуу болоод тэр галт шувуун домогч нь галт шувууд шатаад тэгээ өмнөснөөсөө дахиж төрдөг тийм амьтан байдаг гэж одоо Harry Potter тэр гардаг. Яг тэр утгаараа манай өвөг дээдс буюу нөгөө чонсын удмынх маань боолчлогдож очиод тэгээд боолыг халахгаж тэмцэж байх үедээ хэдий одоо ингээд сүрж боолчлогдож байгаа ч гэсэн дахиж босно гэдэг бэлэгдэлтэйгээр үүсгэсэн шувуу гэдэг нь бол миний хувьд бол одоо л мэдэж авч байна. Чингис хааны музейд ч байгаа да. Галт шувуун дүрслэл нэлээд байдаг. Тэр нь ийм учиртай байжээ. Эдгээр энэ саяны амьтдыг болохоор дөрвөн хүчтэн гэдэг юм гинэ. Энэ бол төрийн дөрвөн хүчтэн гэж байна. Иймээс луунд хүн гүрний эхэнд бүтээгдсэн галт шувуун эрт зохиогдсон ч Атила эцгийн үед амилсан гэж байна. 5 дахин гэвэл игэл байх нь сайхан даа гэд морь юм шүү дээ. Бид үлгэр домогт үнэнээ нуугаад түүнээ биелүүлэмгүй бол тэр амьтан хизээч хүчтэй байдаггүйг ухаарсан тул игэлхэн энэ заяанда адууныхаа зэлэн дээр үүрсэн суудаг ахуйн тусгаар тогтнолоор хээр мориол шүтэн болгосон юм шүү дээ. Өдөр бүр мартахгүй тулд захилж явдаг соёолын чинь төрийн 5 дахь бэлэгдэл юм аа гэж байна. Иннээс цааш бүгд үнийгээ л бүү март. Түүнийгээ далавчтай болгоно уу, сэлүүртэй болгоно уу, морил байна шүү дээ. Тиймээс хүн байж хүнээрэл бай, морь байж мориорол бай гэдэг хамгийн сүүлийн ухаан болно. Жамайг эсэргүүцэхгүй байхын тулд морийг ямар ч чимэг тоноггүйгээр сор хүчээр нь морь чигээр нь л дахих болсон. Үргэлж илүүд шунаад алдаж байсан өвгдийн түүхэн дээр
Өөрөө өөртөө л эзэн бай гэдэг сүүлийн тамгыг дарсан юм. Могоо байгаад луу босноор юу болсон юм? Цусандаа булхаж нулимс урссаар л байсан шүү дээ. Морьтой болохын цагт амгалан болсон. Тиймээс дахин шинэ амьтанд зохиох хэрэггүй. Тэгвэл могоон үлгэр давтагдах болно гэж байна. За тэгэхээр дахиж бэлгэдлийн амьтанд зохиох шаардлагагүй. Мориол бэлэгдэж шүтэж явхад бол бид нар болно гэсэн байна. Хүннүүн нар ингээд баруун тишээ цөлөгдөөд ингээд явсан байна. Бид нар мэдж байгаа те Атила хааны түүхийг баруунд нэлээд цуута байсан. За тэгээд хүннүүн нар мөхөхөд хөвсгөл уус нуур те алтан нуруун над хавар байсан. Хум болоод баавга шүтлэгтэй готгууд нь төрийг барьж эхэлсэн юм байна. Сүмб буюу сямби гэж нэрлэдэг те. Сумтангууд харваачд гэсэн үгнээс гаралтай. Тухайн үедээ бол сайн харавдаг тийм авг отог байсан юм байна. Хил соёл бүгдээрээ бол ижилхэн. Зүгээр харагдах тэр нөгөө хувцас загварын хувьд те арай өөр шинж тэмдэг орж ирсэн гэж байгаа. Эднэрийн хувьд өхрийн эвэртэй малгай өмсдөг болсон гэж байгаа. Өмнө нь чоннуудын үед болохоор чон болоод бугын дүрсийг ингэж малгай дээрээ байдаг гэсэн бол сямбегийн үед болохоор өхрийн эвэртэй малгайтай. Моринд хувцас өмсүүлдэг болсон юм. Баг зэрэг хувцаслалтан дээр бол ялгаа гарсан юм байна. Анх өхөр болоод эвэртэн туйраатай гаршуулсан гинэ энэ авг нь. Чон шохор шүтлэгтэй ардууттай ураг төрөл болж тэдний галын төмөр боловсруулах чадварт хурдан нэвтэрсэн бүргэд шувуун ан хийдэг байсан гэж байна. За тэгэхээр чон шохор шүтлэгтэй гэдэг маань ер нь бол нөгөө чонс нохос эднэртэй отгийнхантай нэлээд ураг барилдсан тийм авг отог юм байна. Сумтангууд харваачд гэдэг нэртэй хүнүүгийн дараа манай эртний өмнөх 90 оноос манай эртний 3 дугаар 100 орчим 200-аад жил төр барьсан байна. Хүннүүн нар бол 300-аад жил байсан. Сумтангууд буюу сумт дайчдын түүх бол хүннүүгийн үргэлжлэл юм гэж байна. Тэр соёлын үргэлжлэл тэр төр засгийн бодлого хэвээр үргэлжилсэн улс үндэстэн соёлын жижиг ялгаанаас бусдаар хэвээрээ үргэлжилсэн гэж байна. За дараа нь Жужааны улс буюу Жараахан улс ороод ирнэ гэж байна. Бид Жарааханууд гинэ. Учир нь тэд улс шүтдэг гэж байна. Нярун гэж бас нэрлэдэг юм байлээ. Хятадууд болохоор Жужаан гэдэг юм шиг байгаа юм. За манай өвд эцсүүд бол Жарааханууд гэдэг байсан. Ягаад гэхээр тэд нар болохоор ус тэгээд загас шүтдэг байсан байгаа. Байрладаг хэсэг нь болохоор одоогийн бол нэлийн зүүн тишээ буур нуур, нөмрөг гол, илхэн, эргүүнээ хуун гэдэг 11 дээр байгаа зүүн далайн амар мөрөнтэй залгаа тэр одоогийн Солонгос чуудтай хил залгаа байдаг отог байсан юм билээ. Үнэх хярс гэх жижиг амьтан загас агнаж амьдардаг ваар урлал өндөр хөгжсөн зүүн тэнгис Солонгосын хойг тал руугаа ойр хил залгаа байсан гэж байна. Ягаад нөгөө сумтангууд байснаа Жарааханууд гараад ирчвэ гэхээр сумтангууд бол дотроо хагаралтай байсан юм байна. Энэ хүч суларсан үед болохоор Жараахануудын хил залгаа байдаг. Одоогийн нөгөө солонгосууд тухайн үеийн Гогрио гэдэг улсаас яасан байх нь вэ? Нөгөө Жараахануудыг чинь нутгийг булан эзэлж авсан байгаа юм байна. Тэгэнгүүт одоогийн төр барьж байгаа нөгөө Сямби сумтангуудтай Жарааханууд чинь уурлаад хамгаалах ёстой төрийн буруугаас болоод бид нэр ингэсэн учраас гээд төрийн эрхийг бол гартаа авсан байгаа энэ Жарааханууд болохоор. За тэгэхээр Жарааханууд буюу Жужаанууд төрийн эрх бариад ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр газар тариалангийн өв соёлыг бол оруулж ирсэн байна. Ялгаагүй бол Сямбитэйгээ бас ажиллахан морио хувцалдаг байсан юм байна, морь ундаг байсан юм байна. Гэхдээ даанч энэ Жужаанууд бол нэг удаан тогтоогүй. За ингээд дараагийнх нь болохоор төргүүдийн төр барьсан үе эхэлж байгаа юм билээ. Энэ төргүүд нь болохоор ялгаагүй л нүүдэлчд гэхдээ жоохон хол алтан нуруунаас цаашаа байдаг нүүдэлчин овог отог. Гэхдээ өөрсдийн гэсэн юм шашинтай байсан гэж байгаа. Зүс царайны хувьд болохоор илүү тийм өндөр хамартай одоогийнхоор бол арай европчууд төрхтэй тийм хүмүүс байсан юм бэ. Төргүүдийн төр барьж явах үед болохоор өмнө нь болохоор албан ёсны тийм шашин гэж бол манад байгаагүй. Бүгдээрээ бөөм өргөлөө дээдэлдэг. Бүгд бол бөөм өргөлөө дээдэлдэг ийм отгууд байгаа. Тэгээд энэ төргийн үед бол албан ёсоор төрийн шашинтай ийм ус үсэж байгаа гэсэн үг юм байна.
Гэхдээ дээд өвөг эцэг адилхан аж ахуй ижилхэн, соёл ижилхэн, хэл жижигхэн ялгаатай аялахтай учир төрийн яриан дээр бусад аймагуд шинэ хэл сурах зовлон байхгүй аялгад нь дасгал болохоор юм байсан гэж байна. Шашиндсан учраас хувцаслалт, итгэл бишрэлийн зөрүү гарч ирснээр жаахан өөр соёл үүснэ. Оршуулга нь хүртэл өөр болсон нь шашны нөлөө шүү дээ. Гэтэл бууг чон шүтлэг бөөм мөрөглөөс үүссэн улбаат галын зайрангийн соёл хадгалагдсан хэвээр л байсан. Иймээс Жужаан жараахан үед ч төргийн үед тэр бидний монгол хэл соёл ерөөсөө өөрчлөгдөөгүй байдаг юм нь хөгжөөд л яваад байсан болохоос тис өөр улс үндэстэн өөр улс болж хөгжөөгүй байх нэ. Хүмүүн чулуун дээрээс ч харж болно. Төргүүд хоёр гараараа хундаг барьдаг чулуу уралсан нь уламжлалын жаахан зөрүү байгаагаас хэлний зөрүү байгаагүй. Хундаг барьдаг, хутга барьдаг нь итгэл бишрэлийн өнцг нь өөрчлөгдөд байгаагаас биш чулуун дээр сэлдэг нь хэвээрээ байдгаараа л байсан. За ингэсэн чинь төргийн үед тэнгэр уулыг давж ирсэн хөх нүдтний нутгаас бүртчоны өвөг дээдүүд төргүүдтэй хамт буцаж их нутагтаа орж ирсэн. Тэнгэр уулаар дамжин баруун талаас ирсэн шүү дээ. Хүннүүд төр барьж байсан тэд баруун зүг оцсон. За энэ нөгөө нэг Күү отог буюу нөгөө хажир яс болсон тэр хаанд өргөмжлөгддөг отгийнхан баруун зүг рүү ингээд боочлогдоод цөлөгдөөд тэнд ингээд явсан гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэдгээрийн үр удам буюу Аттила хааны үр удам төргийг баруун зүгээс ингээд алтан нурууд авч орж ирэхэд цугтаа орж ирсэн гинэ. Тэгэхээр хэдэн зуун жил явсан байх нь уу? Хүннүг гүрэн үүснээс хойш 800 жилийн дараа одоо хүннүг гүрний задарлаас хойш гэх юм бол 500 жилийн дараа гэсэн үг юм байна. Тэгэхээр 500 жилийн турш баруун тэр Европын улс орнуудаар нөгөө чонсын үр удам чинь нүүдэлсээр л явсаар байгаад буцаж уугуул нутагтаа хурж ирж байгаа юм байна. Нүгэд л байсан хідэн үеэрээ гадуур хагцсан цөөхүлээ байсан. Одоо та нарах шиг машин тэрийг онгоцоор нүгээгүйг сан. Амжиргааны хідэн мал ахуйтайгаа бүлээрээ нүүн шүү дээ. Төргийн хаанд үйлчлэх нь үйлчлээд цэрэгт явах нь яваад тодорхой эрх мэдэл байхгүй. Зүгээр л нэг бүлэг ардууд. Эрт хүннүү улс байхад тэдний өвөг дээдсүүд нүүдэлчд байсан ч баруун зүг одсноор ээж нь хөх нүдтэй болсны улбаагаар баг зэрэг буржгар бор үстэй, бор нүдтэй, ногоовтор нүдтэй болоод ховсчихсан монголчууд л байхгүй юу? Тэдэнтэй хамт өрнийн соёлч Монголд орж ирсэн. Тэгтээ бас төргийн шашинтай хамт холилдоод л явж байгаа. Төрг дотор явж байсан Аттила эцгийн чинь соёл юм аа. Европчсан одон орон судалдаг өндөр багантай барилга орж ирсэн. Тэрийг үзсэн удамшлын сан өөрчлөгдсөн хүмүүс хүннүг гүрний үлэгдэл чоннууд явж байгаа гэсэн үг юм аа. Ганц гэрээрээ болж сүрхэнж байна. Арай ах дүүгээрээ олуулаа болох ч үе байна. Явсаар төргийн сүүлийн үед эргүүнээ хун дээр ирсэн гэж байна. Тэнгэр уулын тэртех тэнгис далай гатлаад ирсэн байгаа биз дээ. Хар тэнгис, Каспийн тэнгис гатлаад ирсэн. Баруун зүгээс ирсэн. Хэрв Япон тэнгис шар тэнгисээс гарч ирсэн бол яагаад бор нүдтэй, буржгар өстэй болсон байх вэ? Тэгэхээр Европ цус өрнийн соёл орж ирэх нь үүнтэй холбоотой гэж байна. Бусад отог аймагуудад гадуурхагдж хөнгүү дээс сул нутаг орноор дээрэмчин тэнүүлчин болж яваад л байсан гэсэн үг. Төргийн үед хэл соёл ойр байсан бүргэд шүтлэгтэн рүүгээ нэгдээд тэдний нэгэн салаа зуут цэргэн болчихсон байлаа гэж байна. Чонсынхан та нар эрэлхэг сайхан дайчид эзэнт улсын минь итгэлт зуут байна. Энд амьдарч болно гэд жижиг захирагч болгоод эргүүний хунд амьдрах эрх өгсөн түүхтэй гэж байна. Төргийн улс устж үгүй болоход хамсаатах халамжлах хэрэгтэй болсон үед уугрын эзэнт улс болох бугнууд маань уугрын зүүн гарын аймаг бол гэжээ гэж байна. Төргийн хит шашинжсан үзлээс болж дотоод бослого тэмцэл гаргаад анчтын их гаралтай байсан уугар аймаг нь өөрийн төрийн эрхийг булаасан гэж байна. Уугарчууд эзэнт гүрнээ байгуулад өөрсдийн бөөгийн соёлд тийм их өөрчлөлт оруулахгүй гэж тунхаглахад бусад бөө мөргөлт ардууд дэмжснээр уугарын төр улс байгуулагджээ. Төргөд бүх овг отгуудыг өөрийнхөө шашинд оруулах гэж хэтэрхий хичээснээс болоод бөө мөргөлтнүүд эсэргүүцснээс төргийнхэн ингэж хавчигдаж эхэлсэн байна. Тэгэхээр уугрын эзэнт гүрэн гарч ирэхэд буюу одоо манай эртний өмнөх 8 дугаар зуунаас төрөг байсан аймагуд хид салж өөр өөрийн улсыг байгуулсан гэж байна. Хятан болоод тангууд гэж хоорондоо хуваагдсан юм билээ. За тэгэнгүүт хятан нь болохоор одоо Кятан гэж нэрлэж байгаа тий.
дотроо бас дахиж хуваагдаад хар хятан ляо гэж хуваагдсан юм байна. За хар хятан нь одоогийн бидний мэдэх араб, ляо нь болохоор одоогийн бидний мэдэх хятадд уусаж алга болсон юм байна. Хэдий энэ хятан аймаг нь элчин соёлтой тий одоо бидний ийм хүмүүс байсан ч гэсэн тухайн орныхоо өндөр хамартай өндөр биетэй эмэгтэйчүүдтэй газар очоод тэр газараа уусаад одоо тий хар хятнууд араб болоод одоо устж алга болсон л гэсэн үг. Тэр соёлд уусаад одоо бол хятан гэсэн юм байхгүй араб болсон. Хятадуудад ляо аймаг нь уусаад алга болсон. Тангууд болохоор одоогийн төвд гэж байгаа. Хятан болоод тангууд ус тухайн үед одоогийн тэгээ хятад орчмоор нэлээд удаан хүчрэхэг явсан юм байлээ. Хятадуудтайгаа нэг нийлээл нэг дудаа дараалж юм ингээд олон жилд нэлээд хүчрэхэг явж исэн юм байлээ. Түргүүд ингээд манай Алтай хангаа жодотны нутгаас бол ингээд гараа явчлаа штэ тий. Одоо манай говьоос урагшаа гараа явчихж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт үлдсэн хүмүүс нь болохоор уугар болоод буюу уугарчин болохоор ой тайгаар амьдардаг одоо энэ бэрхтээ болоод цаа буг хандгаа гаршуулсан ан хийж амьдардаг анчин сэтгхүүтэй болохоор хүчээр юмыг шийдэх хандлагатай барыг сургаад муур болгосон. За ийм арт түмэн бөө мөргөлөөд бид нэр тэргүүнд тавина гэж хэлээд бусад овог отгуудынхаа дэмжлэгийг аваад ингээд төрийн эрхэнд гарсан байна. За уугар гэхдээ нэг удаан бол төрийн эрх барьж чадаагүй юм байна. Бас нэг 200 орчим жил. За энэ уугарын ихэн үеэс одоо жинхэнэ бидний одоо нууц товчон дээр бичигдсэн байгаа. Бүртчон гуа марл хоёр маань одоо нийлэх эхлэл нь тавигдж байгаа. Манай эртний өмнөх 706 онд бүртчон бол төрсөн гэж байгаа. За яг эртний уг хэллэгээр бол бөө эртэй чинэс гэж нэрлэж байгаа. Чонос отхийн бөө эртэй чинэс гэдэг хүүд төрсэн байгаа. За тэгэхээр яагаад заавал бүртчон гуа марл хоёрын түүхээр Монголын нууц товчоо эхэлж байгаа. Бүртчон гуа марлаас өмнө овог хотгууд байсан байж тээ. Тэднэрээс яагаад эхэлж болоогүй гэсэн юм асуулт гарч ирж байна да тий. Тэр талаар бид нэр дараагийн дугаартаа ярих болно. Дараагийн дугаарт болохоор бүртчоны аавтай хийсэн ярилцлага байгаа. Өөрийнх нь одоо бүртэ чинэс хүүгийн тухай тэгээд яагаад заавал хоо марл охиныг бэр болох гэсэн тий бэр болох гэж ямар юм их хүчин чармаалт тавьсан бурхан халдун уулын ингэрт байрлсан энэ чон шүтлэгтэй овог отог яагаад заавал хойно овгоос буюу буг шүтлэгтэй тэр овгоос бэр гуйсан талаар гих мэтчлийн дэлгэрүүлээд тэр талаар бол ярий. Тэгэхгүй бол өнөөдөр бүр нэлээд уртын болч. Хэдүүлээ уугараас өмнөх хүн Сямби, Жужаан, Түрэг, уугар гэсэн энийг чэйжлээд авчаарай. Би ингээд яг тухайн үедээ чэйжилж байгаа ч гэсэн дараа нь мартчихад байдیں۔ Тэгэхээр юм чэйжлэх ой тогтоолтын аргаар хэдүүлээ хамтдаа чэйжлэх гээд үзье. За тэгэхээр хүннүү гэдгийг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа хамгийн ихний гүрэн. За тэгэхээр хүннүүнаар сумаар жарахануудыг түргэн уугаар эхэлсэн ямар үг байх вэ? Уутлав гэчгүй. Уутанд хийсэн. Уургалах. За уургалах нь цаашийн тий сумаар уурлах нь яах вэ? Уутлав гэд ингэж чийжилчээ заяа. Тэгэх юм бол яг энэ дарааллыг чийжилж болохоор байгаа. Хүннүүнаар сумаар жарахануудыг түргэн уутлав гэдэг юм бол бид нэр үгүй үгний эхний үсгийн санжийг шууд ингэ дараа нь санчна гэсэн үг байхгүй юу? Ой тогтоолтын нэг ийм арга байна. Өгүүлбэрт оруулаад тэр нь утгатай байх албагүй. Дараа нь санахад л хэрэгтэй байхт болно. Айгүй тийм инээдтэй байх тусмаа хүн чийжлэхэд амар байд юм бэлээ. Тэгэхээр энэ аргаар ингээд чийжилчээд дараа нь бид нэр аль альныхаа одоо нэг залгамжлал байсан те. Энэ тэгээ дээрэс нь жарахаа гэдэг жараханууд нь хаагур нутгалдаг байсан бэлээ. Зүүн хэсгээр нутгалдаг байсан те. Сүм буюу сямбинууд нь болохоор хөвсгөл ус нуур хаваар бүргэдийн амтай баавга хүн шутдаг. За ийм байсан ингээд санахад бол айгүй амар байх гэж бодож байна. За түргүүд болохоор тэг баруун талаас алтан нурууд авч орж ирсэн. Тэгээд урагшаа хятад руу гараа явцсан. За ийм байж байгаа. За хятан гэдэг бичиг яг өмнөх дугаар дээр ирсэн тий. Одоогийн хан зүсэг, дүрс зүсэг гэсэн үг. Тэр нь болохоор хятан үсэг гэж нэрлэж байгаа. Тэгэхээр яасан бэ? Түргүүд нь хятан болоод хятан өөрийнхөө бичиг үсгийг хятадуудад бас түгээн дэлгэрүүлсэн байх нь зөвхөн хятад гэхгүй солонгос японочууд гэсэн хан зүсэг хэрэгэлдэг тий.
За тэгээд дараагийн дугаарт яг жинхэнэ эхний дөрвөн мөртөө ярих юм байгаа. Эхний дөрвөн мөртөд багтж байгаа тэр агуулгыг баг энэ дугаараас зарим хүмүүс ойлгосон байх те. Юуг хэлээд байгааг баг гадарлцсан байгаа бах. За тэгтээ дараагийн дугаарт бол маш гоё сонирхолтой түүхүүдийг бүрт чоны тухай түүхаа тэг бүрт чоны аавтай хийсэн ярилцлага гоё түүхийн талаар энэ номон дээрээс бол хүргэх байгаа шүү. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.